хүн нэвтрүүлгийн мэдээллийг сонирхож хүний гадна төрөх бол тухайн хүнийг төлөөлдөггүй гэдгийг мэдэх болно. Төгсгөлд нь та залуу уран бүтээлч Чингүний шинэ уран бүтээл Гэрэл хэмээх киног сонирхоорой. Үзэгчдээ залуучуудаа Монголын хамгийн том, хамгийн урт түүхтэй нийгэмд үйлчилдэг үндэсний төрийн бас байгууллага юу вэ? Таагараа 1, 2, 3. Энэ бол мэдээж Монголын залуучуудын холбоо. Энэ жил Монголын залуучуудын холбоо 90 жилийн түүхэн тохиож байна. Монголын залуучуудын холбоотой хамтран залуус хөтөлбөр та бүхэндээ залуучууд бид нийгэмдээ юу хийж бүтээж байсан юм? Өмнөх Ахмад үеийнхэн маань нийгэмд юу хийж бүтээсэн тэр бүхнийг та бүхэндээ харуулахаар Монголын залуучуудын түүхийг өгүүлэх түүхэнд очион 9 цувралыг хүргэхэд бэлдээд байна. Ингээд бүгдээрээ хамтдаа Монголын залуучуудын холбоон 90 жилийн түүх цувралын эхний хэсгийг бүлээн авч үзцгээе. Явлаа. Монголын хувьсгалт залуучуудын эвлэл Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаа түүхийн хуудаснаа 1921 оны 8 дугаар сарын 25 Монгол оронд ардын хувьсгал ялан мандснаас 40 гаруй хоногийн дараах энэ өдөр Сүхбаатарын санаачлагаар Монголын залуучуудын байгууллага Бошхийг халах залуучуудын эвлэл нэртэйгээр нийслэл хүрээнд үүсч гишүүнд нь 17 хүн элсжээ. Тус эвлэлийн ерөнхий хорооны дараагаар Чойболсон сонгож гүрсэт нарын 5 хүнийг баталсан байна. Тамга тэмдэг сийлвэлэн олгож гишүүний үнэмлэх, зүүх тэмдгийн хэв үйлдүүлэх болон бичиг саасны зэрэг зүйлсэд хэрэглэх зохих мөнгөн тусламж үзүүлэхийг намын төв хороонд хүсжээ. Залуучуудын эвлэлийн хувьсгал гэсэн өгүүлэл урай сонинд нийтлэгдэж, түүнд хүрээний ба мөн орчмын залуус санаа нийлэн хурал нээж, хоорондоо харилцсан хэлэлцэж, эдгүү цагийн байдлыг хянан зөвлөлдөж, тус улс ба ард түмнээ ямарваа чадал аргаар чармаан туслахыг бодож, бас ардын намын бүх хэрэг явдалд нэмэр сэлбэг болно гэж хичээж, Монгол залуусын хувьсгалын эвлэлийг тогтоохыг нэгэнт шийдэн, тус эвлэлийн хороо байгуулан мөн хорооно эвлэлийн бүх хэргийг эрхлэн хөтөлбөрлөх 5 хүнийг сонгов гэж бичжээ. Бошхийг халах залуучуудын эвлэлийн ерөнхий хорооны хурлын тогтоолд манай залуучуудын хуралд олноор санал нэгдэн улс төрийн хэрэгтэд туслан хүчин зүтгэхийг бодож бас хойчийг сайжруулах бодлогыг зөвлөлдөн хэлэлцээд эрх биш одоогоор эхлэн урьдаар зүйлбэрийн хэл бичгийн сургууль нэм байгуулж аймаг шавьяас багчуудыг оноон татаж ирүүлээд эрдэмд боловсруул бас хожимдоо улс төрийн хэрэгтэд тус болох газар өчүүхэн үгүй химээж үл болно гэж тэмдэглээд залуучуудыг сургаж боловсруулах нь эвлэлийн нэн тэргүүний зорилт хэмээн үзжээ. Монгол ардын нам ардын засгийн газраас эвлэлийн игнийг өргөтгөж, төв суурин газар орон нутагт Бошхийг халах залуучуудын эвлэлийн уурхай үүр байгуулахыг эрхэмлж байсны нэг жишээ нь гэвэл Цэцэрлэг мандал аймаг одоогийн ар хангайд засгийн газрын төлөөний түшмэлийг очиулахад тэр түшмэл нутгийн бичиг үсэг бүхий энгийн залуучуудыг нэгтгэн эвлэлдүүлж, сурталыг нэвтрүүлэгч эвлэлийн үүрийг байгуулжээ. Энэчлэн Сэцэнхан аймагт сууж байсан засгийн газрын төлөөний түшмэлийг Бошхийг халах залуучуудын эвлэлийн ажил хавсарган гүйцэтгэх болгожээ. Мөн Алтан булаг, Улиастай, Ховдын хязгаарт эвлэлийн анхны үүрүүд байгуулагдав. Орон нутгийн ард олон эвлэлийн гүрт гэрээ бэлгэлж байсан соёл хүмүүжлийн ажлын улаан гэрийн их үүсвэр болов. Эвлэлийн ерөнхий хорооноос эвлэлийн игнийг өргөтгөн, гишүүд залуучуудыг игээрүүлэн боловсруулах ажлыг өргөн болгох зорилгоор үндэсний хэл бичиг, биеийн тамирын сургууль зэргийг заах, жүжиг тоглох, сүүдэрший гаргах зэрэг ажил зохиож эхлэв. Ерөнхий хорооноос Монголын залуучуудын эвлэлийн дүрм хэмээх баримт бичиг боловсруулан гаргаж, түүнд эвлэлд 15-аас 25 хүртэлх насны бичиг ном мэдэх, эс мэдэх эрэгтэй эмэгтэй ялгуурлахгүй элсүүлж, эвлэлийн анхны шатны байгууллагыг хэрхэн байгуулах, тэдний ажлын зорилго юунд орших, эвлэлийн дээд эрхийг барих газар нь юу болох зэрэг асуудлыг тодорхой заажээ. Бошхийг халах залуучуудын эвлэлийн бүх гишүүдийн хурал болж ерөнхий хороо зорилгоо амжилттай биелүүлсэн учраас түүнийг төр цагийн төв хороо болгон өөрчилжээ. Төр цагийн төв хороо гол анхаарлаа эвлэлийн игнийг өргөтгөх, эвлэлийн их хурлыг хуралдуулахад чиглүүлснээр эвлэлийн үр 30 байгуулагдаж эгнээнд 400 залуусыг нэгтгэжээ. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн анх дугаар их хурал хуралдаж, тус их хуралд их хүрээ 4 аймаг, шавь болон цэргийн ангийн эвлэлийн 600-аад гишүүд 30 үүрийг төлөөлсөн төлөөлөгчд оролцжээ. Анх дугаар их хурал Монголын залуучуудын эвлэлийн дүрм, эвлэлийн гүйцэтгэх үндсэн зорилго, нам эвлэлийн харилцааны тухай, эвлэлийн ажлыг хөдөө тийш хандуулан явуулах асуудал, дэлхийн залуучуудын сайн өдрийг өнгөрүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Мөн анх дугаар их хурлаас Монгол ардын намын төв хорооны баярын бичиг илгээ, түүнд
Одоо бидний Монголын ядуу ард түмэн эрх чөлөөгөн олж боловсрон дэлгэрхийн замыг олсон ба улам хөгжин бадрах замд удирдан оруулах нь цөм ардын намын ач мөнийг дурдсан байна. Одоо бидний Монголын ядуу ард түмэн эрх чөлөөгөн олж боловсрон дэлгэрхийн замыг олсон ба улам хөгжин бадрах замд удирдан оруулах нь цөм ардын намын ач мөнийг дурдсан байна. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв хорооны хэвлэл манай үнэн сонины анх дугаар дугаар 400% гарч бүх Монголын хувьсгал залуучуудын төв хорооноос харьяат олон үүрүүд ба олон гишүүдэд ухуулан зарлах учир гэсэн тэргүүн өгүүлэлд уг сонины зорилтыг бидний залуучуудын төв хороо манай үнэн хэмээх сонин бичгийг сар бүр 3 удаа хэвлэн гаргахаар тогтсон тул энэхүү сонин бичиг бол тус эвлэлийн ажил байдал ба хэрэг зүйлд маш тустай болох бөгөөд сонин бичгийн ачаар бие биентэйгээ танилцж олон үүрийн байдал ба явуулж бүхий хэрэг зэргийг мэдэх тус тусын санал онолыг авахаас гадна алив гадаад дотоодын сонин ба гадаадын олон улсуудын залуучуудын хэрэг явдлын тухай илтгэнэ гэж тодорхойлжээ. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн гишүүдийн нийгмийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарч нийт гишүүдийн 90% нь малчид буюу ард ангийн залуучууд болжээ. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн 2 дугаар их хурлын шийдвэрийн ёсоор эвлэлийн игнэнд эмэгтэйчүүдийг хамруулах ажлыг эрчимтэй өрнүүлж мөн үед эвлэлийн игнэнд 300 илүү эмэгтэйчүүд гишүүнээр элсжээ. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв хороонд залуучуудын бие бэлтрийг хөгжүүлэх хүнд бэрхшээлийг даван туулах чадвар зориг хатуужилттай болгох ажлыг эрхлэн явуулж эхлэв. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн 3 дугаар их хурал хуралдаж түүнд 3,000 гаруй гишүүдийг төлөөлсөн 93 төлөөлөгч оролцжээ. Их хурал гадаад олон улсын одоогийн байдлын төлөв Монгол ардын хувьсгалт намын 3 дугаар их хурлын тухай эвлэлийн гишүүд залуучуудыг сурган гэгэрүүлэх асуудал, эвлэлийн төв хорооны тайлан илтгэл, өнчин ядуу хүүхдүүдийн тухай, эмэгтэйчүүдийн тухай, эвлэлийн төв хороог сонгох зэрэг асуудал хэлэлцжээ. Монгол ардын хувьсгалт залуучуудын эвлэлийн 3 дугаар их хурлаас манай залуучуудын зорилгыг Монголын ард түмэн ба түүнийг удирдагч ардын намтай хүчин чадлаа нэгтгэж, өөрийн газар орноо хамгаалан энэхүү олсон эрх чөлөөгөө алдахгүй хичээж их хэрэгэн эрхвиш туйл түргэхийг батлана гэж заасан байна. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн 3 дугаар их хурлын тогтоолуудыг баталж, түүнд эвлэлийн гишүүдийн 70%-ийг бичиг үсэгт сургах, хотын гишүүдийг бүгдийг сургаас зохих, суурьшил бүхий газар цэнгэлд хүрээлэн байгуулж шийж үжихийг гаргах, тусгайлан залуучуудын эвлэлийн номын сан хэмээх ном дэвтэр хэвлүүлэх, зохиож гаргасан жүжиг, бүжиг наадмын зохиолыг хэвлүүлэн тараах, нам эвлэлийн сургуулийг хамтран байгуулж, гишүүдийг оруулж, боловсруулан гаргах зэрэг асуудлууд тусгагджээ. 1926 оны 10 дугаар сарын 11-ээс 16 Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн 5 дугаар их хурал тус улсыг капиталист биш, хөгжлийн замаар хөгжүүлэхийн тулд намаас тавьсан эдийн засгийн бодлогыг цаашаа дэмжиж, энэ хэрэг үйлсэд идэвхтэй оролцохыг эвлэлийн бүх байгууллага гишүүдэд даалгаад, улс ардын аж ахуйн гол салбар мал аж ахуйг аль болохоор хөгжүүлэх, түүнд боловсон арга ажиллагааг нэвтрүүлж эхлэхэд энгийн залуучуудад үлгэр дуурайлал үзүүлэн манлайлахыг эвлэлийн гишүүдэд үүрэг болгосон байна. Эвлэлийн игнийг тэргүүний залуусаар өргөдгөн, бичиг үсэг үл мэдэх явдлыг нэн даруй устгах, аж үйлдвэр, радио харилцаа, тээвэр холбоо, төмөр зам, агаарын тээвэр зэргийг хөгжүүлэхэд эвлэлийн гишүүд залуучуудын оролцоог эрс дээшлүүлэхийг заасан байна. 1929 оны 1-р сарын 9 Монгол ардын хувьсгалт намын 7 дугаар их хурлаас хувьсгалын утга бүхий бүлгэм эвлэлийг байгуулбал зохино гэж заасны дагуу уран зохиолчдын анхны бүлгэмийг Монголын хувьсгал залуучдын эвлэлийн төв хорооны дэргэд байгуулжээ. 1931 оны 8 дугаар сарын 1 бүгд наримдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн зарилгаар Монголын хувьсгал залуучдын эвлэлийн 10 жилийн ойг нь тохиолдуулан хувьсгалын төлөөнөө баатарлаг тэмцээр амийг алдаж явсан идэвхтэй гишүүдийг үрд дурсгал болгож цэргийн гавьяаны одонгоор шагнажээ. Монголын залуучуудын анхны байгууллага үүсч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 1921-с 1931 оны үеийг хамарсан энэ 10 жилд Монгол түмнийг гэгэрүүлэх, соёлжуулах үйлсэд хүчин зүтгэсэн он жилүүд байсан гэж хэлж болно. Үүний хамт 1922 онд хуралдсан Монголын залуучуудын анх дугаар их хурлын үеэс 1924 оны 9 дугаар сарын 15-наас 30-нд хуралдсан Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн 3 дугаар их хурлыг хүртэл үргэлжилсэн Монголын хувьсгал залуучуудын эвлэл эрх баригч Монгол ардын намын хооронд үзэл баримтлал,
ажил төрлийн зарчим зөрчил байсан боловч бүтэц зохион байгуулалтын хувьд бэхжиж үйл ажиллагааны цар хүрээн өссөн он жилүүд байлаа. Монгол Ардын хувьсгалт намын төв хороо ард түмнийг гэгэрүүлэх, соёлжуулах, урлаг, утга зохиолыг хөгжүүлэх явдлыг Монголын хувьсгал залуучуудын эвлэл даалгасан тогтоол гаргаж, авьяас төгөлдөр залуучуудаас бүрдсэн жүжигний хүрээлэн байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Нацаг дорж буян нэмэх нарын хэсэг залуус нийслэл хүрээний Орос цэргийн клубт сургуулилан анхны тоглолтоо хийснээр орчин үеийн Монголын шин соёл урлагийн эхлэлийг тавьсан байна. 1926 оны 7 дугаар сард Ардын хувьсгалын 5 жилийн ойгоор биеийн тамирын тоглолт бэлтгэж үзүүлсэн нь тухайн үед нэлээд соргог содон зүйл байжээ. 1920-ад оны сүүлчээр залуу яруу найрагч эмэгтэй Цэрэн лам эмэгтэйчүүдийн дуу зохиож хүмүүн төрлөختөн дотроосон хүнд бэрхээр дарлагдсан хөөрхий бидний бүсгүйчүүд хүмүүжхийн замыг дагцхав хэмээн бичсэн хүний наад захын эрх чөлөөг мэдэрч байсан Монгол эмэгтэйчүүдийг шин амьдралд уриалан дууджээ. Улс ардын аж ахуй эдийн засгийн амьдралд ч залуучуудыг оролцуулах талаар хувьсгал залуучуудын эвлэлийн байгууллагууд баггүй зүйл хийж байлаа. 1926-аас 1927 онд Налаахын нүүрсний уурхай, Улаанбаатарын цахилгаан станцыг өргөтгөж мод боловсруулах үйлдвэр, топионы завод, төмрийн завод, улсын автоба ардын тээврийн хэрэглэх газар, гар урчуудын артель зэргийг байгуулахад эвлэлийн гишүүд залуучууд бусдыг уриалан эдвэхтэй оролцсон манлайлжээ. Монголын радиогийн хүүхд залуучуудын редакцийн цэнгээд нэвтрүүлгийн одоо хэлцээс залуучуудад зориулдаг, залуучууд өөрсдийгөө нэг хөгжүүлэхэд тусалдаг маш олон нэвтрүүлгүүдийн нэг өнөөдөр явагдаж байна. Бидний хойно. Тэгэхээр хүний харагдах гаднах үзмж гэдэг бол чухал биш ээ. Хүн нэгнийг ойлгох, за тэгээд харьцаа, үзэл бодол, хүлээн зөвшөөрөх гэдэг бол их чухал юм а гэдгийг харуулсан нэг нэвтрүүлэг үзэгчд хүрээ дуусч байна. Тэгэхээр энэ нэвтрүүлэг бие бинийгээ харахгүйгээр одоо хүмүүс хоорондоо харилцаж яриад бүтэн сарын хугацааг өнгөрүүлээ гэж байна шүү дээ. Тэгэхээр нэвтрүүлэг явж явах хугацаанд хүмүүс юуг сурж, юуг мэдвэ одоо бие биенээсээ. Тэгэхээр хамгийн түрүүнд сонсогчдоо баярлалаа. Монголын радиог үргэлж сонгон сонсож байдаг эрхэм сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээ бүтэн 3 дугаар сарын туршид бид 5 нэртэй цэнгэн шоу нэвтрүүлгээ хийж дуусгаад өнөөдөр дүнгээ гаргаж байна. Тэгээ нэвтрүүлэгт оролцож байгаа залуус маань мэдээж гадаад дүр сонирмш. Одоо бол хүний өмсөн зүйлсэн ч гэдэм үү ямар нэгэн өнгө мөнгөөр дүгндэг ийм цаг үе байна. Харин залуучууд маань бол оюутнууд маань манай нэвтрүүлэгт оролцсон. Тэгээд бүтэн сарын туршид бие биенийхээ дуу хоолойг сонсож, бие биендээ хөгжилтэй даалгавар өгж, энэ ямар хүн бэ гэдгийг сонгож, сонсож ийм зорилготой нэвтрүүлэг байлаа. Тэр нэвтрүүлэг маш амжилттай явагдаж дуусч байгаад баяртай байна. Тэгээд 5 залуус маань үнэхээр амжилттай оролж, 10 залуус маань тийм үнэхээр амжилттай оролцож нэвтрүүлэг өнөөдөр дүнгээ гаргаад яг одоо шагналаа гартуулахад бэлэн болсон байна. Энэ 10 залуучууд маань ер нь бие биенээ танихгүй байж байгаа энэ нэвтрүүлэгт ороод танилцсан зөвхөн одоо нэг хүн 9 найзтай болохоос гадна